Сайн мэцгаанууд тэгэхээр өнөөдөр бол 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энэхүү гунгийн шувуу үргээж Номын баярын хамгийн ихний өдөр байна. Тэгэхээр бүгдээрээ яг талбай дээр Номын баяраар сонин сайхан юу болж ийн, хаана юу байна гэдгийг олж мэдцгээе. Тэгэхээр магадгүй ирж амжихгүй байгаа хүмүүст талбайг Номын баярын талаар сонирхуулна. Ирэхээ төлөвлөж байгаа хүмүүст хаана юу байгаа талаар танд мэдээлэл хүргэх болно. Тэгэхээр надтай хамтаагаарай. Талбайн зүүн талаар орж ирсэн. Тэгэхээр орж ирээд хамгийн түрүүнд Энтэр номын асар харагдаж байна. Тэгээд Энтэр ном дээр болохоор өнөөдөр 1 цагаас төгсгөл үгүй гэж Баскагийн бичсэн номын нээлт болж байгаа. Тэгээ би бас тэр нээлтийг нь үзэхээр шинэ ном авахаар бас зорж ирсэн байгаа. За тэгэхээр Номын баярт ер нь ирдэг хүмүүс хинхин мэдэх бах нь Мангасын ам гэдэг нэг асар байдаг байхгүй юу? Тэгээ би энэ асраар бас их ирж үйлчлүүлэх дуртай гэдэг байхгүй юу? Тэгээ энэ ч болохоор Nojo Publishing тэгээд Ганж авлан ахын номнууд тэгээд энэ удаад бас гоё зургийн ном гарсан байна. Ер нь айгүй гоё номнууд байдаг. Тэгээд энэ номны хэмжээ надад хамгийн их таалагдах гоё жижигхэн хэмжээтэй. Тэгээд Керман-Мерманда ингээ өртлөөд авч явхад айгүй гоё номнууд байдаг. Тэгээд энэ жил шинэ номнууд айгүй их байгаа юм байна. Ямар ном байна бүгдээрээ бас хамт харъя. За тэр энэ асар дээр болохоор 2D нэмэх 1 гэдэг урамшуул зарласан байгаа юм байна. Тэгээд шинэ гарсан номнуудаас нь авнаа ямарчсан. Тэгээд ямар ч тойрчоод тэгээд номоо авъя. Тэгэхгүй бол чирээд яваад авах жоохон хэцүү байх гэж бодож байна. Наа сонирхолтой юм шүү. Энэ нөгөө яа цуух муух заавар нүртлээ шүү. Хос орж идэглээ. За Мангасын ам асраар бол иймэрхүү сонир сайхантай байна. Тэгээд яг ийшээ талбайнхаа урд хэсэгт ер нь бол дандаа хуучин номын хэсэг байдаг. За та энэ хуучин номын хэсгээс за хичээлдэх хэрэгтэй номнууд эсвэл бол бүр нэг юм дээр үеийн ингээд нэг юм шаргал юм нэмгэн хуудастай тийм юм гоё юм нэг цаас үнэртэг тийм номнууд байдаг шүү дээ. Бүр тийм нандин яг номнуудыг ч олох боломжтой. Тэгээд дээрэс нь маш хямдхан байдаг. Тэгээд энэ яг бүх одоо энд байгаа номнуудыг ухаж үзэх юм бол бараг бүтэн өдөр хүрэхгүй баха. Ямар ч бүгдээрээ жоохон ч гэсэн тойроод үзчихье. Шинэ хараа юуны яна уучлаарай. Монтегристо гүн биш. Бүр юм хуучнараа. Гэт иймэрхүү гоё номнуудыг олох боломжтой байдаг болохоор хуучин номны хэсэг надад нэлийн таалагддаг. За ингээ Энтэр ном дээр маш их нөгөө хямдрал урамшуул энтер бас зарладаг болохоор хүмүүс нэлийн очтой байдаг. Монгол нэгэн шинэ өнгө аястай энэ ном учраас хэдүүлээс Номын баяр гэдэг агуулгаа дагаад энэ сайхан номыг шинэ номын нээлтийг даган байсаж хамтдаа бас баярлах юм сайхан цаг мөч тохиож байна. Ханны ном аа шүү. За. Цондолоо цүндэлээ дийн цаг гэдэг ном сурал номнууд байдаг шүү дээ. Энэ нь болохоор манай дээр монгол болон англи хэлээр байгаа. Одоо ягаад тандвын ном бэ гэхээр энэ нөгөө 88 сургуулийн номын сангийн төгчүүлсэн баггүй юу? Дийн цаг одоо тэгээд цаашлаад 720 сургуулийн номын сан болон дотор байрыг орон нутгийн дотор байрныг одоо ингээд номын сангийн төгчүүлэхэд тулд ингээд ханд өгсөн явж байгаа шүү. Номоо аваад одоо тэр хандлагт нэрээ гэж байгаа юм байна шүү дээ. За сонирхоод үзэж болно ингээд. Манай хүүхэд сонирхох болов. Магадгүй л ахтай зургийг үзээд тийм штэ. Одоо 5-таа болоо. тийм Сонирхон ахаа. нэг аваад үзтээ юм уу? Тэгээд Одоо талбай хойд хэсгээр юу тэгээд энд болохоор бурхан уурлаач тэгээд өрхөө сонсдог тарин гэдэг юм жижигэн өслөн харамс гээд дотор нь болохоор юм жижигэн quote юу гэх ишлэлүүд байж байгаа. Тэгээд би болохоор энэ номыг ингэж жагаад яг нэг хуудсын дэлгэнгүүтээ яг тэр гарсан мөрийг нь уншаад ингээд өөрөө тухайн өдрийнхаа ингээд vibe-ыг мэдэрдэг. Амар хөөрхөн ном баггүй. Тэр болохоор энэ хойд хэсэгт байгаа юм байна. Тэгээд Pagam Publishing Монголын
гээд асрууд бол Оксфордын бас хажууд нь хойд хэсэгт гэсэн үг шүү дээ. Хүүхдүүдэд мэдээлэл таниулахад намнууд аягүй их байдаг. Энэ жил шинэ юм байгаа мó харъя. Сайн байна уу? Намын баярын минь. Одоо бүтэн нэг жилийн турш бестселлер. Яалч гой самар амжилттай тийм. Сүүлийнхээ номны талаар Сүүлийн ном ингээд ийм абсурд шүлгүүд гэдэг. Тэгээ араас нь ингэж уншдаг. Энэ одоо цаас үнэтэй болсонтой холбогдуулж гар аргаар хийсэн ном заяа. За. Тэгээ номын гүрүүд номын очиж энэ 100 айлд идэг цаасыг хөдөлж аваад очиж нэг хэвэн цэгт өтрөлүүлээд ном ингэж тамга хийлгээд тэгээд номынхоо нэрийг ингээд тамглаад тэгээд гар үсгээ зураад тэгээд ингээд ийм шинэ ном оюутан залуучууд дүүнер их яаж байна сонирхож байна тэгээд 10,000 төгрөгийн үнэтэй тийм ном байна. Сүрт биш шүлгүүд гинэ. За энэ бас пянзны дэлгүүр байна. Тэгээд ер нь бол намын баяр гэхэр зөвхөн ном байдгүй маш олон төрлийн юмнууд байдаг. Энд кодер буддаг зөргнүүд шүү дээ. Эдгээр хөөрхтийн би бас амар дуртай. Сайн мэдгүй явжсэн чи энэ ч үзэсгэлэн болж байгаа юм байна. Өөрөө өөртөө гэрэл бол гинэ. Тэгээд бүгдээрээ орж сонирхъя. Альфа Book-ийн одоо асар дээр асарч хийжтэй Альфа Book-ийн ер нь бол жил болох юм гоё нэг гудамж байгуулж ордог. Тэгээд дандаа дээр шөхөөр эсвэл бол түрүү жил шаар энэ төр үлгцэмсэн энэ жил гоё цэцэг үлгэж байгаа юм байна. Тэгээд жил болгоны хамгийн гоё интерьертэй гоё ордгоор хүмүүс нэлийн танигдсан байх гэж бодож байна. Тэгээд номууд нь ч гэсэн маш сайн хямдрал харалдаг. Тэгээд топ фэн хэлхстэй маш гоё байдаг. Тэгээд ямар тэгээд хэсэгтээ одоо намтай багцыг ер нь бокстороос авах боломжтой. За ингээд намын баярын энэ жилийн намын баяр ер нь аль нэг иймэрхүү байна. Тэгээд 5 өдөр ч гэсэн маш их хүнтэй байна. Тэгээд амралтын өдрүүдэд бүр их хүнтэй болдог. Тэгээд энэ асрууд амралтын өдрөө олонгууд идэвхжүүлэлтийн гой entertainment үзүүлбэрүүд ингээд янз янзын хөтөлбөртэй байдаг. Болохоор та бүхэн бас зориод ирээрээ. Тэгээд амралтын өдрийг гой өөртөө хөрөнгө оруулалт хийхээр өнгөрүүлээрээ. За би болохоор өсөд байна. Тэгээд тийм болохоор энэ удаагийнхаа бичлэгийг дуусгалаа. Тэгээд та бүхэн надтай хамт байгаад өөр олон ивентүүдийг бүгдээрээ хамт очиж үзэх болно. Тэгээд хамт байсан баярлалаа. Дуслал нүцэн баярлалаа. Баяртай.